Өөр дөнгөж тэмдэглэх цагаар хачи өвгөн нойрноос сэрлээ. Тэр угаас нойр муутай хүн болохоор энэ цагт л сэрж заншсан аж. Бэхи хүүгээ өвөртөө байхгүйг мэдээд өндийж эмгэн лүүгээ харав. Эмгэн ганцаар унтах харагдана. Хачи өвгөн хар шөнөөр гараад явчимгүй байлтай гэсээр босч гэрээсээ гарав. Өөрийн цагаан гэгээ Тэнгэрийн зүүн хаяанаа дөнгөж үзэгдэж эхлээд байлаа. Өвгөн тал бүр тийш харсаар зогсно. Тэгснэ. Бэхи гэж зөөлнөр дуудав. Гэвч ачхүү бэхигээс нь ямарханч анир байсангүй. Харин өвгөний нүднээ гэрээс холгүйхэн газарт байх бүртэлдсэн цагаан зүйл эрэхгүй тусчээ. Хачи дархан галан бөксөн нүдээ ониилгож сайн гэгч нь харлаа. Гэхдээ юу болохыг таньж чадсангүй. Нэг харахнаа утаа мэт, нөгөө болохоор өчүүхэн хуй салхи мэт үзэгдэнэ. Өвгөн эргэлдсэн байртай алхасаар уг зүйлд дөхөв. Дөхөх тусам босоо хүний хэр өндөртөө нарийнхан цагаан зүйл байхыг тогтож харав. Гэхдээ тэр зүйл анхандаа хөдөлж байсан бол одоо огт хөдлөхгүй болж. Хачи өвгөн улам бүр дөхлөө. Гэтэл өнөөх зүйл гэнэтхэн сэр хийтэл ус асгах мэт болоод газраар нэг болов. Өвгөн давхийн цочсон ч хойш буцсангүй. Гараа айж ухан сунгаад ил зүйлд хурж үзв. Гэтэл тэр нь уртаас урд цагаан үс байх нь тэр. Өвгөн шингэн цагаан үсийг гартаа бариад өндийлөө. Гэвч тэр үс харсаар байтал нь уур манан мэт замхраад үгүй болох нь тэр. Өвгөн сая л нэг айх мэт болж ийш тийш бүлтэлцэн харснаа. Бэхи хэмээн чангаар хашгирав. Автай нэгэн уулын оройд гарахаар тэмцэн битэрч явна. Тэр явганаар мацах бөгөөд үе үехэн халтирж хөл алдсаар зүтгэн. Би хаана байна? Огтоос танихгүй газар байх юм. Ямар тач энэ уулын оройд гарч холын барааг ажий. Залуу эр ийм бодсоор явна. Гэвч тэрнийг уулын оройд гарч амжаагүй байхдор харуу бүрий залгажээ. Жигтэй юм а. Харахад оройн ойрол байх шиг өдөржин яваад хурд чадсангүй гэж юу? Би хаана байна? Автай сая л нэг уулын оройд хүрв. Харин одоо гүн шөнийн харанхуй нөмрөн ноёлжээ. Тэр амьсгаа дарахаар суув. Гэтэл хажууханд нь жаахан эрэгтэй хүүхдийн ход инээх дуун чангаар сонсдгон тэр. Автай толгоогоо огцом эргүүлж харав. Хөхөл үстэй хөл хийгээд цээж нүцгэн хүү хөлөө жийж суугаад чулуу өрж тоглох аж. Хүү байс хийгээд л юунд чин баясаж хот хийтэл инээн. Автай босоод хүүгийн дэргэд хүрлээ. Хүү ажиггүй хэвээр. Автай чи юун хүүхэд хаанаас гараад ирэв? Чиний нэр хэмб гэж аяархан асуув. Хүү автай өөдө толгоо өргөж харлаа. Тэр хүү нэг л хүмүүн бусаар инээх аж. Тэгснэ. Намайг Бэхи гэдэг. Харин таныг хэн гэдэг вэ? Гэж их л цолгиун дуугаар чихний хэнгэрэг татах мэт чанга хариуллаа. Тэгт нь автай машид зөөлнөр. Чи хаанаас ирэв? Гэж арайхийн асуув. Хүү дуурсангүй
Өмнөө өрсөн элдв өнгийн чулууг барьж тавьсаар хэсэг болов. Тэгснэ Автай руу огцом хараад "Би мэдэхгүй" гэж чангаар хашгирав. Энэ удаад хүүгийн хоёр нүд хон хэрээнд тоншуулсан мэт болсон байх бөгөөд хазрын дагаж хар хүрэн цус зайгүй асгарч харагдана. Автай өөрийн ирэхгүй арга шухарч дуу алдлаа. Тэр нүд чавчлахын төдийд тал газар иржээ. Ойрмогхон арваад гэр харагдахаас өөр зүйл нүдэнд нь туссангүй. Автай гэрүүдийг чиглээд алхлаа. "Би юу үзчих гэнэ вэ? Одоо бас хаана ирчихв?" хэмээн бодсоор гэрүүдийн зүг явж явах үед хамгийн наад захын бор гэрийн үүд сэв хийтэл цөхөгдөж өөртөө нь үе болов уу гэмээр нэгэн гоо бүсгүй гараад ирхэн тэр. Бүсгүй Автайг харсан шинжгүй байхажээ. Тэрээр хэн нэгнийг хүлээх мэд тал бүр тийш харж зогсно. Гэтэл гэрүүдийн өмнө зүгээс ганц мортон аниргүйхэн гэлтрүүлсээр ойртон ирэх хараглаа. Бүсгүй инээмсэглэв. Харин Автай царай бараалгалаа. Уг морьтны хамаг биеэс уур манан мэт зүйл савсаж, морьных нь хоёр нүднээс халуун лав урсах мэт улайсч харагдана. Автай яахаа мэдэхгүй дороо нам зогсож. Бүсгүй ажиггүй инээмсгэлсээр морьтой хүнийг амдаж алхана. Тэд юу юугүй л уулзалдаж нэгэн дор болов. Сэтгэлд залуугийнхаа өөдөөс ширтсээр инээмсэглэж зогссон бүсгүй багахан ичингүрх мэт болоод "Би таныг өнөөдөр ирэхгүй нэ гэж санав шүү" хэмээн зөөлөн шивнэв. Гэвч мориноос буухгүй хэвээр зогсох эрд дугарсангүй. Бүсгүй толгоо өргөж харав. Харин тэрний өөрөөс нь тас ширтсээр инээж байхаач. Бүсгүй дахиад л доош тонгойлоо. "Та инээгээд л зогсох юм? Ядаж мориноосоо буухгүй мө?" Бүсгүй ин хэлээд хариу хүлээв. "Бас л тагчиг." Гэтэл тэрний араас хэн нэгэн хашгирах мэт дуу сонстов. Бүсгүй эргэж харлаа. Өөрөөс нь холгүйхэн газарт хүн дүртэй хар сүудэр мэт зүйл зогсож үзэгдэв. Үүнийг харсан хөөрхий бүсгүй нэн ихээр айж сэтгэлд залуугийнхаа дөрөөн талд шигтлээ. Харин энэ үед "Чи буруу хүнээсээ айж байна" гэх эмэгтэй хүний хахир дуу яг дэрэгд нь хадав. Бүсгүй дагчтал жичирсээр сэтгэл тэр өөдөө харлаа. Сэтгэлд хар хүн харин өөдөөс нь тас ширтээд урд өмөрхөөсөө илүү ярзайтал инээж байх бөгөөд "Сочи, чи намайг их хүлээв үү?" гэж өнөөхөл эм хүм мэт цахирсан шингэн хоолойгоор шивнэв. Бүсгүй хашгирсаар арагш ухсхийв. Гэвч тэр нэг алхаад л хөдөлж чадахгүй болжээ. Тэрний нүдэнд түрүүхэн харагдсан хүн дүрт сүүдэр бүдэгхэн харагдана. Тэгснэ айж ухнаар харан хуйлж эхэллээ. Автай бүсгүйг аврах гэж чадсангүй. Хий дэмэл хашгирч гуагчин дуудаад ч тусыг олсонгүй. Түүнийг харсаар байтал өнөөх ёр мэт мортон эм хүм мэтэр чангаар хөхөрсөөр агаарт уусан замхарч үгүй болов. Үнтэн зэрэгцээд ухаан балартаж унсан бүсгүй угсхийн өндийнхэн тэр. Бүсгүй угсхийн бус зогсмогцоо Автай зүг хараад тас хийтэл хөхөрж эхэллээ. Тэгснэ Автайг нүдээ ганцхан завчхын төдийд гэр өөдөө гялсхийн орхон тэр. Өглөө наран уулсын оройгоос хэдийн хагцжээ. Жажиртай ноён баргар царайлж бодол болсоор нүд үл завчиж сууна. Түүнээс үг хүлээх мэт суусан жанжин барлуутай хоолой засаад "Жажиртай, та болгоо. Нэгэн шөнийн явдал гэх үед учрыг ухаж гүйцэхэргүй олон хэрэг тохиожээ. Хиба удганыг дахин залж тэнгэр тахвал тустай босуу" хэмээлээ.
Жажиртай Анайл дугарсангүйд барлуутай жанжин багахан ундууцах мэт болов. Тэгснэ. Бидэнд ямар ёр шүглснийг их удган л мэдэх биз гэв. Жажиртай. Удганы би жилээр эрхэж хонов. Хэрхэх учиртайг би ч мөн мэдэхгүй суун. Ямар тач чи цэргээ засаж шөнийн харуулуудын тоог нэм. Зөвхөн миний хүрээг бус өөрсдийн харьяалах нутгийг хэрхэн харгалцгаа чи мэд. Гэснэ хэсэг дууга хураагаад. Эба удганыг би өөрийн биеэр очие хэмээлээ. Барлуутай энгэр дарж мэхийгээд их өргөнөөс гарч одов. Уулын энгэр дүүргэж идээшлэх хонин сүргийн дэргэд хоёр дэрсгэн хөвөн хавчаахаа нумаар харвалтан наадахажээ. Үзвээс хөвгүүдийн нас 13-4-өөс хэтрэхгүй харагдана. Тэд хөгшин ганц модны их бид тогтоосон хоньны хатаас нь эхийг харваж цэж сорсоор өдрийн уртыг барах билээ. Хоёр хөвгүүний арай ахмад болох бат мод өд сумаа онилж татан байснаа гэнэт болчихов. Баг хөвгүн ихэд гайхаж батыг харна. Гэтэл бат "Чирхаа, чи тэр хүнийг харж байна уу?" гэд хөгшин ганц мод өд заав. Чирхаа хэмээх баг хөвгүн мод руу хараад юуг ч олж үзсэнгүй. "Батаха, тэнд үзэгдэх хүн алга." "Үгүй чи наад нүдэ нэгэ цаа харал да." "Аха, юу ч алга байна шүү дээ." Бат модны зүг ширтсээр зогсно. Тэрээр сумаа онилж нумаа эвшээлглээ. Хөгшин ганц модны ёроолт суух өвгөн хүн өөдөөс нь тас ширтсээр хөдлөхгүй байхаж. Бата "Би сум тавья. Миний сум хаан тусахыг чи сайтар хараарай" гэж хэлээд өөрт харагдах өвгний зүг сумаар нисгэлээ. Сум салхин зүг эсгэрсээр өвгний толгойн тус газарт хүрэв. Гэхдээ туссангүй. Хад мөргөх мэт болж оч манаргаад газарт хуг үсэрч унхан тэр. Чирхаа сая л нэг нүдэн томорч батын зүг харлаа. Тэгснэ амьсгаан түргсэж "Аха, та сая юу харвчих вэ?" гэж арайхийн асуув. Бата "Би тэр өвгнийг харвсан. Гэхдээ сум минь туссангүй" гэж зөөлөн шивнэв. Энэ үед хөгшин ганц модны мөчрүүд салгалж жичрэх мэт хөдөлж эхэлснэ. Салхи шуурганд дайрагдсан мэт хүчтэй савлаж эхлэхэн тэр. Гэхдээ ямархан ч салхихгүй нам гүн байв. Баг хүү Ширхаа жичирсэн гараараа модны зүг заагаад "Батаха, та харж байна уу?" хэмээн жичирсэн хоолоогоор аяархан шивнэлээ. Бат дуурсангүй. Тэрээр мөчр бүрэн савлан дэргэх модны наан байгаа үхээр мэд царайтай өвгний зүг дахин сумаа онлов. Өвгөн одоо босоо зогссон байхажээ. Бат хөмхийгөө зууж хавчаахаа нумныхаа хөвчийг чинээнд нь тултал эвшээлгэв. Чирхаа харин аажуухнаар арагш ухарна. Тэр маш ихээр айжээ. Учир нь тэрний нүднээ эр эм хүний дүр бүхий хоёр толгойтой аврах том нохой хөгшин модны дор зогсож харагдана. Чирхаа "Батаха, эндээс явъя" гэж хэлв. Гэвч бат зэвд сумаа хөвчнөөс нь мултлаа. Тэгмэгц түүний сум эсгэрэн одоод хоромхон зурт үгүй болчихсон тэр. Ингэхдээ өмнөхийн адил хий зүйлд тусч газарт унсангүй. Тэрч бүхэл өөдөөс нь алгуурхнаар ойртох өгөр өвгний биед ч туссангүй. Бүр хөгшин ганц модны хаахан ч хүрсэнгүй. Бат сая л нэг айхмит болж арагш багахан ухарлаа. Гэтэл тэрний ард зогсож байсан Чирхаа "Аха" хэмээн дуулдах төдий дуудав. Бат огцом хэргэж харлаа. Тэрний сум дүү Чирхаагийнхэн зүрхэнд тусчээ. Бат яхаа мэдэхгүй дүүгээ ширтсээр зогсно. Тэгснэ тэрний нүүрэнд нэг л зэвүүтэй инээмсэглэл тодорч эхлэхэн тэр. Харин Чирхаа хүү аргаш үхдэхийн унлаа. Бат одоо чангаар инээж эхлэв. Тэрнийг тийм инээхэд
хэн нэгний цахирдсан хоолой машид ихээр баясах мэт дагаж түрсээр инээлээ. Жажиртай ноён Иба удганы герт өөрийн биеэр сааджээ. Харин хөгшин удган босох тэнхэлгүй бөгшүүлэн ханиасаар хэвтэн. Иба эзэн минь өршөө. Би хөгшөрчээ. Тэнгэрийн айлтгалыг танд хүрэхэд би дийлэхгүй болов. Ингээд дахин ханиалгаад таг болов. Жажиртай ноён. Удган та мэдэх бүхнээ хэлж болгоно. Урд өмнө үзэж дуулдаагүй элдвийн хэрэг явдал ихээр тохиох болов. Албат иргэд минь аюун дагжиж байна. Энэ юуны учир вэ? Таны хэлсэн цагаан сүүдэртэн гэж чухам юу вэ? Би бэр хэрхэх учраа нэг л ухахгүй явна. Хэмээлээ. Иба удган тэгэхт нь арай хийж ханиалгаа намдаагаад жажиртай өөд тогтож харав. Тэгснэ. Энэ ертөнцид гагц хүмүүн оршдог бус билээ. Эзэнтэн минь. Тэр мэд хэрэг явдлууд өдөр ирэх бүр нэмэгдэх болов жингэхээс би айж байна. Тэнгэрийн таалалд багтдаггүй тэрхүү цагаан сүүдэрт ам гэж үгүй, мөн бич гэж үгүй. Гагцхүү хар хороор буцлах хэмжээлшгүй их хүчин буй. Баатар Эрсийн минь эрд зэвсэг тэдэнд гисгэл болж үл чадна. Харин Тэнгэрийн сумыг атгах хувьтай хүмүүн Тэнгэрийн гисгэлийг тэдэнд цааз болгож чадна. Харин та харж бас сонсож хүлээхээс өөрийг чадахгүй билээ. Өршөө эзэн минь гэж хэлээд уртаар санаа алдав. Удганы үгийг сонссон жажиртай улмааж царай барайлгаж хэсэг болоод надад тэгээд хийж чадах зүйл байхгүй юм гэж юу? Хэмээн шүүрс алдаж шивнэв. Иба удган жажиртай та адуучин хөвөн автайг ажиж хүлээвэл зохино. Тэр үйлээ таниж өөрийгөө олох бэрх замд гарсан буй. Хэмээлээ. Үүнээс төдийл удалгүй жажиртай ноён удганы гэрээс гадаалав. Гэрийн гадна удганд золгох гэсэн хүмүүс цөөнгүй ирсэн байхаж. Жажиртай эл хүмүүсийг харсан ч сэтгэлийг хатамжилж өөрийн өргөө өөдөө чимээгүйхэн одлоо. Арван настай ач хүүгээ ор мөргүй алдсан хачи дархан удган Ибагийн гэрийн гадна хоёр хонжээ. Тэр өөрийн чадал болоод ойр тойрны хүн бүрийг босгон дайчилсан ч бэхий хүүгээ олоогүй тул энд ийн суугаа билээ. Гэвч удганы бие чилэрхэж үйл үхтээх чадалгүй болсонд хий тэмэл горилго тээж суусаар байв. Гэхдээ өдрөөс өдөрт өөртөө нь ижил зовлон тээсэн хүмүүсийн тоо үздэл нэмэгдэх болсонд хачи дархан уламжих сэтгэлэн зовоож суулаа. Наран барууна тонгоохын хэрд далаа мэт хонин сүргийн төрүүч хүрээний зах руу орж ирэв. Гэхдээ Батчирхаа хоёр харагдсангүй. Үүний хойно сэтгэл нь ихэд чилсэн хончин хөвүүдийн эцэг болох Бадай хоёр хүүгээ тосгоор морджээ. Тэрээр шуудхан л мордоод тэртээ зүүнд харагдах их уулсын зүг довтлогов. Тэр явсаар наран дөнгөж шингэж явах үед хөгшин ганц модны барааг харжээ. Сүүдэртэж хөглөх хөгшин ганц модны дор нэгэн хүмүүн сууж байх шиг харагдана. Бадай тэрнийг олж хармагцаа мориндоо дахин ташуур нэмлээ. Тэр андуураагүй аж. Ойртох тусам цааш харж суугаа хүнийг өөрийн том хүү Бат гэдгийг танив. Бадай ажиггүй давхсаар Батад хүрмэгцээ сая л нэгийг анзаарч мориныхоо амийг огцом татаж зогслоо.
Батын цаана баг хүү Чирхаан дээш харсаар хэвдэх аж. Батай харсан зүйлдээ итгэсэнгүй. Чирхаан царайг харвал аль хэдийн үгснэ гэж мэдэгдэхэр байв. Харин Бат цааш харж суусан хэвээр ямар нэгэн зүйлийг шалир хийтэл зажлана. Батай өөрийгөө хүчлэн барьж мориноос буулгүйгээр "Бата" хэмээн чангаар хашгирав. Бат таг боллоо. Тэгснэ аажуухан эргэж аав руугаа харлаа. Түүний ам хамар нэлен хүйдээ цус болсон байх бөгөөд гарт нь хар хүрэн нүж мэт зүйл атгаастай цус савирч үзэгдэнэ. Бат хагас эргэж эцгийгээ хараад ярзайтал инээлээ. Тэгснэ гардах нүжийг өөдөөс нь сар байгаад "Аава, энэ дүүгийн элэг та идэх үү?" гэж хэлээд ухаан мадаггүй хөхөрж эхлэх нь тэр. Хөөрхий эцэг Батайд хэлэх үг олдсонгүй. Хий дэмэл амаа өмөлзүүлж байснаа өөрийн элдийг шир хийтэл суугдатав. Ингмэгцэн Бат үсрэн босч ирмэгцээ өөдөөс нь эгцлэн хараа зогсчихон тэр. Батын нүдэнд улаан цус хурсан мэт болсон байх бөгөөд завжийн дагаад хар хүрэн цус савиран байна. Бата морио ганцхан давраад угс хийлээ. Эрт сэлэмний хангинах чимээ ганцхан удаа сонстоод ямар нэгэн зүйл газарт лүгхийн унах сонстов. Морины хурдаар довтлсон Батай Чирхаа хүүгийнхээ дээгүүр мориороо харайлгаж амын арай хийн эргүүлж тогтоолоо. Газарт Батын тасар татагдсан толгой нүдэ эргэлдүүлсээр хэвдэж үзэгдэнэ. Тасарсан толгойноос аваа гарахгүй ч ам нь ангалзаж ямар нэгэн зүйлийг хэлэх гэсэн мэт байх ажээ. Харин толгойгүй бие нь гараараа хий самардаж энд тэнд гიშгэлсээр яваад хөгшин ганц модыг мөргөж сая нэг борхирон унлаа. Хөөрхий эцэг Батай доод уруулаасаа цус шүртэл зуужээ. Уйлд эцэг цус бэлдсэн илдээ ширтэж хэсэг болсноо газарт хөсөр шидчихэд мориноосоо боо. Тэр тентэр тунтар гიშгэлсээр Чирхаан өмнө очоод сөхрөн суулаа. Энэ мөчөд үдшийн цагаан гэгээ хэдийн дүүрээд байв.